Бид нар яг одоо Драгон дээр байна. Dark киноны нээлттэй Дархан болон Эрдэнэтэд хийх гэдэг одоо яг явах гэж байна. 2 хоног Дархан руу болон Эрдэнэт рүү явчаад ирнэ. Тэгээ энэ бичлэгийн дур хамт байгаад хамт явахыг хүсвэл энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Энэ бичлэг 2 хоног хийгдсэн бичлэг байх болно. Ингээд явлаа. Дарханд ирсэн байна. Одоо дарханд ирж юу болох юм мэдэхгүй байна. Ямар ч хийсэн кино театр руу орж киногоо нээн. Тэгэхээр дарханд баг анх удаага ярьж байна. Өмнө нь ирж яхад өвөл болж ирсэн. Юу болоод байгааг мэдэхгүй. Одоо арга зүүн болчихжээ. Манай шиг юу гэдэг одоо сайн аа. За тэнд бүүнөр очиж байгаа байна. За. Ингээд бичлэг хийж байна. Син ойр зөндөө хөөхтүүд байна. Улаанбаатарт ийм болоогүй. Тэр бүр гайхаж чинь. Улаанбаатарт аймаар юм болсон шүү дээ. Улаанбаатарт аймаар юм болсон. Тэрнээс аймаар юм. Ааха. Нойр боодчих. Би бүр ингээд хүмүүнээ ирэхгүй байх гэж бодож ирсэн. Гэсэн чинь бүр ирэх байтугай бүр амар их хүн ирлээ. Тэгээд маш их баяртай байна. Ангаараа үчих юм бол ингэ заа манайх ангаараа үчих шүү дээ. Ангаараа үчих юм бол хараа нөгөө нь өөртөө билетийг авчихлаа. Амар юм боллоо. Тэгээд хүмүүс кино руугаа ороод арай гайг болчлоо. Гадаа баахан хүмүүс байсан. Тэгээд баахан хүмүүстэй уулзаж байж байгаад орж ирж байна. Одоо бид нар эцээсээ өөрсдөө киногоо үзчихэд тэгээд эцээсээ гарах болноо. Тэр болтол юу болохыг мэдэхгүй байна. Би яг үндэ юу болоод байгааг мэдэхгүй байна. Ерөөсө төсөөлж исэн юмнаас өөр юм. Шал өөр юм. Hello. Бид нар одоо байрлах гэж байна. Хөөе. За. Сайн байна уу? Баярлалаа. За бид нэр цул өрөө алгадөө. Одоо өөр тийшээ явахаар шийдлээ. Тэгээд анх удаага шахуу ирж байгаа болохоор энэ амар сонирхолтой санагдчихил та надаа. Та нараа дундаас бас дарханд ирж байгаагүй хүмүүсээс байдаг гэж магадгүй. Эсвэл дархны хүмүүс ч бас байгаах. Тэгээд дарханд ирж байгаагүй хүмүүс зориулаад бас хамтдаа танилццгаая гэж бодож байна. Тэгээд одоо би наранд миний царай үнд дайггүй харагдчих. Гэтэ нэг тийм хотын нарнаас жоох өөр санагдаад байна гэдэг хэвхэв. Чи яна хөөгөл. Иймэрхүү байдалтай байна. Ийшээ нэвт алхдаг гинэ. Явлаа. Баяртай. Гэтэ гадаа үнэн дөг байна. Яг дарханд ирээд тэгээд хийх юм дуусны дараа үнэн дөг байна. Тэгээд энд ирсэн чинь ингээ бүх юм ногоон байна. Нара. Ингээ ногоон. Ингээ ногоон. Тэр гараа хүн нүртэл юм сонин гүйж мүдэг. Гэтэ үн дөг байна. Хоосон талбай. Hello. Одоо намайг харж болж байна. Hello. Бид нар өрөөндөө орцсон. Тэгээ буцаж гарч ирж зүгээр энэ хаваар сонирхоод явах гэж байна. Тэгээд одоо хамт явъя. Яагаад тойрж бодсон бэ? Гэтэ хоол идэх гэсэн. Тэгээд хоолоо идчихэд энэ хаваар тойроод явъя. Тэгээд орой болсон байгаа болохоор энэ бичлэг тийм нэг санаа гацж байгаа юм шиг харагдаж байгаа байж магадгүй. Юу дархан явж байна. Дархны гэрлэн дохой дархны машин, дархны зам, дархны хүмүүс. Би нөгөө нэг гадаад явж үзэж байгаагүй, гадаад гарч үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээд ингээд өөр нутагт очихоор бас ингээд нэг гадаадд ирсэн юм шиг санагдаад байдгийг. Өөр нутагч гэжтэй ер нь дархан байтугай. Өөр тийм аймаг арч гэсэн баг энийх явж байгаагүй. Цэвэр хотын болохоор ингээд ийш тийшээ явахаар тийм амар шинэлэг байдаг л та. Одоо энэ залуучууд театр гэж байна. Энд одоо бас нэг юм концерт болдгоо юм шиг байна.
тэр од тэр сар. Гэхдээ камерын дээр харагдаж байгаагаас илүү дөг харагдаж л та ууг нь. What the fuck? Бид нарыг ирснийг мэдчихэж. Энд дэм болж байна. Одоо буцаад ороод ирцэхдээ унтлаа. Гадуур бах явж үзлээдэг хүмүүс нь амар их далуу болчихсон юм байна гэдэг байхгүй. Ямар ч байсан өнөөдөр ингээд унтлаа тэг дархан дууга эхний бүгээ сүүлийн өндөр энэ түрээ дотууслаа маргааш бид нэр эрдэнэт рүү явна. Тэгээд маргааш өглөө уулзцаа юм байна. Өглөөс ирсэн явж байна. Тэгээд одоо яг хоол идэх гэж байна. Тэнд ингээд хүмүүс хоол идэж байна. Тэгээд би ч ихсэн одоо зүгээр юмнаас нэг жоохон амсч үзэх гэж байна. Тэгээд иймэрхүү юмнууд байна. Энд нэг иймэрхүү юмнууд байна. Яг гэдэг. Ой. Сослоо сүү ахгүй. Явах цаг боллоо. Явлаа. Явцгаа. Эрдэнэт рүү явцгаа. Эрдэнэтээс гэхдээ биш эрдэнэт рүү яаж явахаа мэдэхгүй байна. Тэгтээ ямар ч байсан явцгаа. Явцгаа юу. Тэгээд одоо унаа авах талаар хөөцөлдөө тэрээр суудцгааж байна. Би болохоор энд зүгээр бичлэг хийгээд сууж байна. Засхан гэдэг алдартай зарим гинэ. Тэгээд энийг идэх гэсэн чинь хаалттай байна. Өчигдөр бас хаалттай байсан. Харамсалтай л юм да. Эндээс хаалттай байна. Эндээс хаалттай байна. Тэгээд одоо нар шууд ингээ дээрээс амар орж ирж байгаа болохоор амар борлох боломжтой байна. Амар энэ гадаа. Бараг нэмэх 100 градус. Засхныг авчлаа. Иднэ. Эрдэнэтэд ирсэн байна. Анх удаага Эрдэнэтэд ирж байна. Тэгээд одоо автовокзал гэдэг газарт нь байна. Эжээс хааш явахаасаа мэдэхгүй байна. Гэтэ энэ хажууд яг гоё юм юу вэ гэхээр яг энд нэг юм байна. Тэнд нэг юм байна. Тэнд нэг дээш авирдаг юм байна. Гэтэ тийш авирахаас амар залхуу урж байна. Гадаа бүр амар халуун байна. Бүр маш халуун байна. Тийм болохоор сүүдэрт ингээд хүн хүлээгээд зогсож байна. Энд ингээд сүүдэр нар хоёр зэрэг байгаа байхгүй. Одоо бид нар сүүдэрт байна. Тэгээд ингээд наранд хуруу гаргахаар яа амар халуун байгаа. Хэн хий. Одоо нээлт болоход 30 минут дут байна. Эрдэнэтийн өргөөдөр очиж нээлттэй ийн. Амар сандарч байна уу? Сайн байцгаана уу гэдээ оруулах. Ари ямар сандраад байна. Орлоо. Амжилт та. Баярлаа. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Эрдэнэтийн өргөөдөр үйл ажиллагаа дуусчлаа. Хүмүүс нь кинонд орчлоо. Тэгээд одоо бид нэр явах гэж байна доо. За Эрдэнэтийн багийнхан ёо. Яа, бид амар шууд кино. За тийм Эрдэнэт. Сэтгэл ямар байна да? Сэтгэл ямар байна да? Баяна. За. Жохо арын хаалгаар орно гинэ. Арын хаалгаар оруулахаас та. Нэр өгөх гэж байна надаа. Баярлалаа. Хүмүүс чинь юм өгд юм байна. За баяртай. Арын сууд 5 хүн болчихсон. Баяртай. Баяртай. Явлаа. Ос дараа удахгүй дахин үргэлжлэх үү? За Эрдэнэтийн бидний ирсэн ажил дууслаа. Эрдэнэтэд дараа ирнэ. Тэгээд Эрдэнэтээс одоо яаралтай явах шаардлагатай болчлоо. Тэгээд Эрдэнэттэй гоё юм байна. Дархан ч гэсэн гоё юм байна. Ер нь бүгдээрээ гоё юм байна. За одоо ингээд хот руу гарлаа. Одоо 6 цаг машин дотор сууна. Бид нар богоод амжсангүй. Одоо амар хахтай. Гадаа бүр амар шуурж байна. Явах замд одоо бид нар буцаад дархны навд ирсэн байна. Юу мэдэх гэж байна.
буцаж байна. Харж байна. Ихтгэн гяс хараад одоо орондоо орох. 60 гаруй. Залуусаа хотод ирээд баг харж ин дөө. Тэгээд энэ удаагийн бичлэгийг дуустал нь үзээд хамтдаа Эрдэнэт тархнаар аялсан та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн имчилгээр уулзцгаая. Одоо амар орой болж ин хорж унтъя да. Их ядарлаа. Баяртай.